TNC буюу DNH консерванс олон улсын байгууллага нь 1951 онд Америкийн нэгдсэн улсад байгуулагдсан шинжлэх ухаанд суурилсан байгаль хамгааллын үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллага юм а. Энэхүү төрийн бус байгууллага нь дэлхийн 73 орнд үйл ажиллагаа явуулдаг бөгөөд Монгол орны тал хэрийн экосистемийг хамгаалах зорилгоор 2008 онд Монгол улсад хөтөлбөрийн газраа нээжээ. DNH консерванс байгууллага нь тосон хустай байгалийн нөөц газрын хамтын менежментийг сайжруулах чиглэлээр болон экологийн бүс нутгийн үнэлгээг Монгол орны нийт нутаг дэвсгэрийн хэмжээнд хийж экологийн ач холбогдолтой хамгаалах шаардлагатай газар нутгийг тогтоосон байна. 2005-аас 2017 онд экосистемийн үйлчилгээ төслийг хэрэгжүүлсэн бөгөөд энэхүү төслийн үргэлжлэл болох нутгийн иргэдэд түшиглсэн байгаль хамгаалал төслийг 2017 оны 7 дугаар сараас эхлэн Ховд аймгийн Дарив Чандман, Хөвсгөл аймгийн Баянзүрх, Хинтээ аймгийн Дэлгэр хаан сумдад 2 жилийн хугацаатай хэрэгжүүлж байна. Төсөл хэрэгжиж байгаа 3 аймаг сум багийн малчтын нөхөрлөлүүдийн туршлага судлах сургалт аяллыг энэ оны 7 дугаар сарын 2-ны өдөр Ховд аймгийн Дарив сумын Мөрөн багийн нутаг Сутаан баялаг мөрөн нөхөрлөлийн эко аялал жуулчлалын баазыг түшиглэн зохион байгууллаа. Одоо 20 жилийн өмнө байгуулагдсан доронтоос ихтэй хамтын менежментийн зөвлөл гэж байгуулагдаад тосон улстай байгалийн нөөц газарт хэрэгжүүлж ирсэн энэ үйл ажиллагаа. Энэ үйл ажиллагааг олон нийтэд хүртээлтэй зөв сонгодог туршлага болгоод ингэ ажиллаж байгаагийн нэг илэрэл бол өнөөдөр энэ Ховд аймагт зохиогдож байгаа байгаль хамгаалах чиглэлээрээ гэхдээ иргэдээ чадварчулсан иргэдээ чинээлэг байлгахын төлөө зүтгэсэн энэ үйл ажиллагааны нэг хэсэг юм. Энэ байгаль хамгаална гэдэг нь өөрөө иргэдээ чинээлэг зөв амьдрах баян чинээлэг болох үндсэн их суурь. Ягаад гэвэл Монгол орн өөрөө мал аж ахуйн орн. Энэ мал аж ахуйг яаж зөв хөгжүүлэх вэ гэдгийг хамгийн гол гогцоо асуудал нь байгалаа өөрснөө хамгаалж байж байгалаасаа эргээд үр шимийг хүртэнэ гэдэг. Энэ сэтэлжүүлсэн үйл ажиллагаа ард иргэдийн хандлагыг зөв болгохын тулд байгаль хамгааллын олон улсын TNC байгууллага ажиллаад байна. Энийг харин манай иргэд маш зөв ойлгоод маш их дэмжиж нөхөрлөлүүд байгууллаад ингэ ажиллаж байгаад нь бол маш баяртай бас сайн. Энийг манай төрийн байгууллагууд яг энэ шиг тэр болгон TNC байгууллага Монгол орны өнцөг болгон бүрдүүлж ажиллана гэхэд хэцүү. Энэ сэтэлжүүлсэн үйл ажиллагааг зөв тийш нь болгоод төрийн байгууллагууд энэ дээр маш их хүчтэй ажиллах хэрэгтэй. Хүмүүс амьдралаа дээшлүүлэхийн тулд хүний малыг маллаад байгалаа улам доройтуулаад даацыг хэтрүүлээд ингээд байгаа зүйл бол бас ажиглагдаад байна. Энээс яаж зөв гарцтай хэр удаан энэ уламжилт мал аж ахуйгаа хэр удаан хэмжээнд нь авч явах вэ гэдэг чинь одоо үндсэн суурь мэдлэг энэ зүйлийг бид нэр одоо ярилцахын тулд бүхний тэрэ тийм ээ байна гэсэн энэ хөдөлгөөний ажиллая гэсэн энэ сэтлийг л өгч гол өнөөдрийн энэ сургалтын үйл ажиллагаа хамтраад туршлага солилцож байгаа энэ уулзалтын үр дүн гэж ойлгож байна. Сургалтанд оролцсон нөхөрлөлийн малчид малынхаа тоо толгойг өсгөх биш харин бэлчээрийнхээ даацанд тохирсон цөөн тооны чанартай малтай байхын зэрэгцээ байгалийн нөөцийн хамтын менежментийг хэрхэн сайжруулах талаар харилцсан мэдээлэл солилцож туршилгаа хуваалцлаа. Тухайн нутгийн малчин төмний нутаг усаа хамгаалж аж амьдралаа хөгжүүлж ирсэн уламжлалт арга ухааны түгээх ингэхдээ өөрсдийнх нь оролцоотойгоор асуудлыг шийдэхийг зорж байгаа учраас оролцогчдын идэвх санаачлага сайн байгааг зохион байгуулагчид онцолж байсан юм а. Малчтын оролцоо өндөр байхаас өөр арга байхгүй. Яагаад гэх юм бол аймаг бүхэнд сум бүхэнд энэ байгалийн маань үр өгөөж улам бүр доройтод байна шүү дээ. Энийний учир шалтгаан юу юм бэ? Зөвхөн хур бороог тэнгэрээс гуйгаад байх ёстой юм уу? Үгүй бол байга хөнжлийнхөө хэрээр хөлөөж ийн гэдэг шиг байгалийн орон нутагта таарсан толгойн малтай тэр нөгөө нэг таваарлаг, чанарлаг нэг малаас авах ашиг шим нь өндөр байна гэдэгтэй бол суурлах хэрэгтэй. Тэгэхгүй бол мянгат гэдэг тооны хойноос хэтэрхий их хөөснөөс бид нэр эргээд өөрснөө байгалаас үйтгэхээс гадна ирээдүйн амьдралын үр хөвгүүдийн амьдралыг бас тэр хэмжээгээр доройтуулахын нөхцөлийг
бүрдүүлээд байна гэдгийг одоо малчид бол ойлгоод эхэлжлээ шүү дээ. Тийм учраас малчдын идэвх оролцоо бол маш өндөр байна. Энэ юугаар илэрч байна вэ гэхээр Баян өлгийн цэнгэл сумын туршлагыг яриад бид нар бэлчээрээ ингэж ашиглах ёстой юм байна. Одоо бол багийн хуулиндаа захирагдаад багийнхаа нутаг дэвсгэрдээ тийм бай. Тэгээд хувь хүн бүртээ ийм юм байя. Ингэж байж л бид нар нэг амьдрал маань тогтвортой явах нь гэдгийг бол мал аж ахуй маань ингэж байж одоо сайн хөгжилтэй байх юм байна. Энэ мал аж ахуйгаа дагаж гоод Монгол хүний ёс, зам, заншил, өв соёл бүх юм хадгалагдаад байна. Монгол хүн монголоор байна гэдэг юм яг энтэйг суг гарч ирж байгаа учраас энэ бол бас улс гүрний оршин тогтнох бас нэг нөхцөл байгаа байхгүй. Нутгийн иргэдэд түшгэлсэн байгаль хамгаалалт төслөн нутгийн иргэдийг мэдээллээр сургалтаар хангах, мэдлэг мэдээлэл солилцох боломжийг бий болгох, тэднийг зохион байгуулалтанд орох боломжийг бүрдүүлэх, газар ашиглалтын төлөвлөлт, орон нутгийн иргэдийн оролцоог сайжруулах, улмаар байгаль хамгааллын үр дүнг нэмэгдүүлэхэд үйл ажиллагаагаа чиглүүлэн ажиллаж байна. Үүний үр дүнд Ховд аймгийн Дарив, Чандман, Хөвсгөл аймгийн Баянзүрх, Хинтээ аймгийн Дэлгэр хаан суманд байгалийн нөөцийн хамтын менежментийн нийт 25 нөхөрлөл байгуулагдсан үйл ажиллагаа явуулж байна.